Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шиг. Таны итгэлт байдал юутай авгавэ. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. За өглөөний мэнд хүргэе. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр эхлэхэд бэлэн болсон маань. Эфирт пастор Сайна болон хөтлөгч Оми нар ажиллаж байна. Сонсогчдаа сайхан амарсан уу? Танд шинэхэн өглөөний мэндийг хүргэе. За өнөөдөр айгүй гоё маш сайхан өглөө эхэлж байгаа шүү нэ. Тэгээ сая би бас урд нь нэг үйлчлдэг байсан цуглааныхаа ахлагч болон бас пастрыг өглөөнийхөө залбир сүмдэр хийчихэд явж байхдаа таарлаа. Тэгээд тэдэнтэйгээ уулзаад ингээд өглөөний залбир чимээгүй цаг ингээд өдөртөгчд нь онлайнаар эхлэж байгааг сонсохдоо маш их баярлалаа. Өглөөний тэгээ залбирлын хүндэтгэл мөрөглийн хүмүүс болцгоёо. Энэ маш чухал. Энэ бол эвээгдэх маш гоё зам шүү гэдгийг л одоо хэлмээр санагдаж байна. Бүр ингээд маш их урам авчлаа. Тэглгүй ах уу бидний хамгийн чухал тэр зориулалт цаг хугацаагаа гаргах хэрэгтэй зүйл бол ялтчгүй бидний залбирал байгаа. Тэгэхээр сонсогч таа ч гэсэн магадгүй Хермоны шүдрийн өмнө дараа мэдэхгүй те өдрийн айлт цагт та үнэхээр залбиралд зориулж үнэхээр эзний өмнө суугаарай гэж таныг уриалмаар байна. Тэгээд нөгөө энэ сүүлийн үед энэ жихвч гарснаас хойш хөгжилтэй юмнууд их болж байна. Ингээд юу гэдгийг жихвч гарснаас хойш би ингээд өглөө эрт ингээд явж байхдаа нөгөө ингээд нэг юм интернетэд байрлсан нэг юм өглөөний чимээгүй цаг гэсэн нэг юм бичлэг байдаг байхгүй юу? Нэг 9 минут, нэг 12 минут юм бичлэг байгаа. Та англи хэл дээр хайгаад бас олоорой. Тэгээд тэн дээр ингээ яадаг вэ гэхээр таныг залбирхаас өмнө энэ зүйлийг хуваалцъя гэдэг. Яг манай Хермоны шүдтэй төстэй. Тэг ингээ явна. Тэгээд ингээд гай ингээ тунхаглоод явна, гай урамшууллаад явна. Тэг явж байгаад би заримдаа нөгөө тэр чинь нөгөө автобус дотор явж байгаад амен гэж хэлчихнэ. Хүмүүсийг эргэн харангуут хэлчлээ гэдгээ мэддэг байхгүй. Гэхдээ яг ер нь бол нэг зүйл бол маш их ойлгомжтой. Би одоо Америк нэгдсэн улсын Нью-Йоркд үйлчилж байгаа төвлөрөө пасторын номлыг их сонсдог, хөө. Яг тэгвэл надад ч гэсэн номлол хэрэгтэй. Надад ч гэсэн одоо ийм эвэгдэж өрөөгдөх сайн номлол сонсох, одоо эзнийг эрен хайх, эзнийг олсон, эзэнтэй уулзсан хүмүүсийн гоё гэрчлүүд, одоо гоё хуваалцлууд надад бас хэрэгтэй. Тийм болохоор ингээд цаг гаргаад ингээд маш их ингээд сонсдог байгаа. Тэгээд Монгол чуулганда өгийн үйлчлэлээр үйлчилж байгаа бүх пасторуудаа яг энэ өглөө яг энэ цөмчөнд хэрэг талархаж байна. Эзэн та нарын маань ивэж та нарын маань өгийн төлөө амьдарч явхад хэрэгцээтэй бүхний чинь хангаж өгөх болтугай гэж бас өрөөмөр санагдаж байна. Амен. Тэглгүй яах вэ? Тэгээд бидний төлөө үйлчилдэг тэдгээр бүхэл хүмүүстэй бид үнэхээр үргэлж талархсаар тэднийг дэмжсээр холно. Тэгээд сонсогч таа ч гэсэн байгаа газараа бусдад бас ивэл өрөөл болоорой гэж бас урамшуулъя. Тэгээд энэ гайхалтай өдөр бидэнд бас шинэ өглөөг өгч дахин одоо шинээр тэр амин амьсгалыг өгсөн бурхандаа талархъя. Тэгээд тэгээ бас нэг сонирхолтой юм ярихад бид нар сая нэг найзуудаараа хоол идэж сууж байхдаа би биесээ юм сонирхолтой библийн холбогдлолтой сонирхолтой асуултууд асуугаад. Тэг хүн төрөхдөө нэг үг хэлж төрдөг гинэ. Тэгээ тэр нь юу вэ гэж асуусан чинь манай хэд бүгдээрээ мэдчихсэн. Яавэ буюу бурхан одоо бурхныг амьсгалахтаа л одоо хэлж идэг гинэ. Хүний амьсгал өөрөө тэгэхээр энэ хүртэл одоо ингээ цаанаа утга учиртай маш тийм нарийн цогцолгоотой байдаг гэдгийг тийм байдаг гэдгийг харсан. Тэгэхээр бас цаашаа судлах юм бол бидний эргэн тойрон бидний өөрсдөө ч мэдэхгүй маш олон бурхныг илчилсэн, бурхны сүр жахланг харуулсан маш олон зүйлсүүд бидний амьдралд байдгаа гэдгийг бас бодож исэн. Тэгэхээр энэ өглөө ч гэсэн сонсогч таны эргэн тойронд бурхны алдрыг харуулсан, бурхны тэр гайхамшигтай сүр жахланг харуулсан юу бэ нэ гэдгийг та үнэхээр ажиглаж хараарай. Тэгээд бурханд бас үнэхээр тэр магтаал алдар хүндлэлийг та үнэхээр өргөөрэй гэж уриалж байна. Тэгээд хамтдаа үгийн цаг руугаа орохоос өмнө эзнийг магтцгаая. Та тэгээ байгаа газараа зүрстгэлээ бурханд өргөөрэй.
хүсний таньныга магтаа амьдралаа зориулнаа та миний эзэн та амьдруулагч би таньыга Бүхний дээр оршихны зүрхний хүслийг тань хүссэн би бүх зүйлээ таньда бүхлээр нь өргөнөө тань руу би ордон очоод нүүр зарагтан гарахыг хүснэ таньныга магтаан амьдралаа зориулнаа та миний эзэн та амьдралаа би таньыга та харин эзэн та алдарт эзэн би таньыга хүндэрлэнэ та бүхнийг захирагч эзэн та бүхнийг бүтээч эзэн бүхний өргөн магтан дуулахад бидэнтэй хаад та бүхнийг захирагч эзэн та бүхнийг бүтээч эзэн бүхний өргөн магтан дуулахад бидэнтэй хаад та миний эзэн та амьдруулагч би таньыга дэдэлнэ та харин эзэн та алдарт эзэн би таньыга хүндэрлэнэ Өглөө бүр хайр инэрлээ надад сонсгооч. Танд л би итгэдэг үлээ. Явах замыг минь надад зааж өгөөч. Танд л би сэтгэлээ өргөн байна. Дуулал 143-ийн 8. За өнөөдөр бид хамтдаа Ром 10 дугаар бүлгийн 12 дугаар ишлэгийг бол хамтдаа харах байгаа. За Евдэ ба грек хүний хооронд ялгаа байхгүй. Бүгдийн эзэн нэг л бөгөөд түүнийг дуудаж бүгдэд баялаг бэлхнэ гэсэн. За энд их гахалтай хэсэг гарч байгаа. Нэгдүгээрт бол бүгдийн эзэн нэг. Энэ бол одоо анх гэтэл ном дээр хэлэгддэг та бурхан бол ганц гэж
тийм. 10 хуулийн эхний хэсэг явж байгаа. За тэгээд дараад нь түүнийг дуудаж бүгдэд баялаг бэлхнэ гэж тийм. Тэгэхээр бас энэ гэтэл номын 20 дугаар бүлэгтээ гардаг та үндснүүдийн дундх миний эзэмшил болно. Тэгээд гэж та нараа дамжуул ерөөл тутгана. Тэгэхээр бид нэг зүйлийг их ойлгож авах хэрэгтэй. Евдэ грек гэдэг үг нь тухайн үед сонгогдсон болон сонгогдоогүй ард түмний талаар бол их ойлголтыг бол хүмүүст бол өгдөг байсан. За нэгдүгээр бол евдэчүүд бол нэг л бурхан байдаг гэдгийг мэддэг. Амьд бурхан бол нэг л гэдгийг мэддэг. Түүнээс хууль дүрм бүх зүйлүүдийг авсан. Грекчүүдийн хувьд болохоор өөрсдөө бурханыг олныг бий болгож гүн ухааныг одоо судлах түүнийг одоо юу гэдэг нь те янз бүрийн одоо мэрэгэн ухаан янз бүрийн зүйлүүдийг олныг бий болгосон. Тийм улс үндэстэн байгаа. Нэгсдээ хүний зүгээс одоо хүний одоо чадал, оюуны чадамж одоо хүний сэтгэлгээ хүний чөлөөт байдал тэр тал дээр бол грекчүүд бол энэ дэлхий дээр бол дээд түвшинд бол явж ирсэн байгаа. Гэхдээ хүмүүсийн хамгийн дээд түвшин мэдээж бурхан таарч шиг зүйл байгаа шүү дээ. Хүн ба бурхан гэдэг тэмцэл бол ерөөсөй байхгүй байна. За тэгэхээр нэг ийм зүйл ойлгомжтой болж ирсэн. Тэгэхээр бүгдийн эзэн нэг гэдэг энэ зүйлийг Паул бичиж явах үед энэ зүйл нь нэгдүгээр бол Паулын бурханы талаарх өргөн дэлгэр мэдлэгийг харуулж ирсэн. Хоёрдугаарт бол Ром намын 10 дугаар бүлэг нь 11 дугаар бүлэг нь бүр ийм гайхалтай ингээ хуучин гэрээний ишлүүдээр ингээ дүүрэн Исая, Йоэл тэгээд одоо дуулал ном дэд хууль ном тэгээд Исая за тэгээд нэгдүгээр хаад бас ингээд одоо ийм хуучин гэрээний одоо түүхүүд болон хуучин гэрээн дээр бурхан ард түмэндээ хэлсэн үгсээр дүүрэн. Энэ нь Паулийн одоо юу гэдгийг бурханы талаарх мэдлэг хэр зэрэг их вэ гэдгийг бас мэдлэг нь байшаа. Заримдаа эзнийг тунхаглахад болон хүмүүсийг ятгахад хүмүүс учир явдлыг ингээд тайлбарлаж өгөхөд ямар их тус дэмтэй байдаг вэ гэдгийг бид нэр Ром номноос харах боломжтой. Ялангуяа энэ Ром номын 8-аас энэ 11-р бүлэг дээр бол энэ талаар бол бүр гахалтай хэсэг байгаа байхгүй. Тэгээ нэг евдэ ба грек хүний хооронд ялгаа байхгүй гэж хэлж байна. За эндээс миний хувьд нэг залбирлын талаар ингээд хүнээс сурж явах үед нэг ийм зүйл сурч ирсэн. Хүмүүс ингэж яриад байдаг. Санамсаргүй үгийн алдаатай яриад байдаг. Залбирлын талаар. Тэн дээр үгчхээр итгэдэггүй хүний залбирлыг бурхан сонсдгоо гэх мэтлээ ярьчихад. Үгүй ээ, бурхан энэ дэлхий дээр бүх авийг сонсдог. Бүх бодлыг мэддэг. Тийм болохоор бурханыг өөрийг нь таньж мэдээгүй боловч бурхан гэдэг нэгэн байгаа гэд ирж хайгаад зөвхрөөд эн тэнд дуудаж байгаа дэлхий дээр хүмүүсийн хувьд бол хамгийн нүгэлтэй байсан ч гэсэн дэлхий дээр хүмүүсийн хамгийн ухаантай байсан ч гэсэн бурханыг таньж мэдгүй. Гэхдээ бурхан байгаа бол надад энэ замчид надад нэг жоохон айдуу хандаж өгөөч, зөөлөн хандаж өгөөч, надад нэг боломж олгооч, өөрийгөө таниулж өгөөч, өөрийгөө ойлгоход туслаач гэж залбирж байгаа хүмүүсийн залбирлыг тэг тусмаа их сонсож байна. Якоб номд нэг юм үг гэдэг байхгүй. Нөгөө нэг гадны эзтэй тий та нарын цалингийн өгөөгүй ажилчдын одоо хашгирааныг би сонсож байна гэдэг үг байдаг. Тэгэхээр энэ үгсүүгээ тэр цалин хөлсөө аваагүй хүмүүс бурхан минь энэ дэлхий дээр шудраг яс гэж юм байна уу? Та ер нь байна уу? Энэ хүмүүс авч байгаа та хаана вэ? Энэ юм авч чадахгүй одоо ингээд хийсэн ажлынхаа цалин авч чадахгүй те. Эсвэл энэ юу гэдгийг хүмүүс зориулсан зориултынхаа хариудыг хахир хатааг амсаж эсвэл ямар ч буруугүй ээжээж одоо ийм шудраг бусаар хүнд хэцүү байдлын дотор амьдарч байх үед та ер нь ингээд хаана байна вэ гэдэг энэ асуултуудыг тавьж байгаа бүхий л дуу хоолой эзэнд сонсогдсон гэдгийг бид нэрээс марч болохгүй. Тэгэхээр нэг зүйлийг би танд ингээд санал хэлмээр. Та талархал магтаал дүүрэн амьдралынхаа ингээд баяр баясгалан авралын баяр хөөрөөр дүүрэн тэр өдөр эзнийг магтаж алга дашиж өсөрч одоо түнд залбирэн гуйж одоо тэгж талархаж байсан гэрчилж байсан тэр өдөр болон та ганцаардаж гим нүгэл буруу зүйл хийснээсээ болж бүх зүйл нь ингээд ийл болж тэгээ хүнд хэцүү байдалд орж ингээ ганцаардаад ингээ зөвхөрхтөө одоо ингээ чанга хэлж чадахгүйгээр ингээ шивгнэж байсан тэр залбирчин ч гэсэн эзэн сонсгдсон гэдгийг санаж явах хэрэгтэй. Тэгвэл одоо бид нар эндээс юу сурч болох вэ? Төмөөрөө итгэдэггүй хүмүүсээс өөрсдөө давуутай гэж бодохоо болий. Харин итгэдэггүй хүмүүсээс биднээс нэг л ялгаа байгаа. Бид төрүүлэн нэгүслийг хүртсэн. Баггүй.
Бид төрүүлэн нэгүслийг хүсдэг. Өнөөдөр таны дорд үздэг яана энэ одоо яста амьдралаа байхгүй болгож чинь та энэ залуу хүү хайгаа бодож байгаа залуу чинь 2 жилийн дараа эзэнд итгэхэд пастор болоход нь та сүмийнхэн настан болоод би үл тэгж хэлмээр санагдав. Та сүмийнхэн настан болоод эмээгийнхээ төлөө залбирч өгөөч, миний хүүхдүүдийн төлөө залбирч өгөөч гэж явж иж болно. Тэг учраас шүүхээсээ өмнө, хатуурхаас өмнө бодож үз. Эзэн энд хэлж байна. Евдэ ба грекүний хооронд ялгаа байхгүй гэж хэлж байна. Эзэн яагаад би одоо ингээд Библийг ингээд уншиж байгаа үед Паул шиг өргөн дэлгэр мэдлэгтэй өөр дагалдагчийг нэг уншихгүй байхгүй. Тэгтэл эзэн яагаад хамгийн гайхалтай дагалдагчаа өөрийнхөө яг сонгосон, хайрлсан тэр арт түмэндээ биш, харин харь үндэстнүүдийн төлөө явуулсан бэ. Энэ харь үндэстнүүдийг ямар их хайрладаг вэ гэдгийг эндээс харагдаж байгаа байхгүй. Яагаад гэвэл евдээчүүдэд синагогууд байгаа. Евдээчүүд хуулийн багш нар байгаа. За фарисей гэдэг нэг жоохон гажуудсан ч гэсэн ямар ч гэсэн эзний талаар мэдлэгтэй хүмүүс байгаа. Евдээчүүдэд бүхэл бүтэн хууль байгаа, бүхэл бүтэн соёл байгаа, амьдралын хэм маяг байгаа тий. Тэгээ дээр нь евдээчүүдэд агуу бурхантай хамт алхсан өв дээдсийн түүх байгаа. Сургамжууд байгаа. Бас тэр байтугай Соломоны барьсан сүм, тэрний барьсан сүм, Давидын хот ингээд одоо Кармел тий уул тий. За одоо энэ Хермоны уулс гэдэг ч юм уу те ингээд тэр бүхнийг ингээд яг ингээд өөстөө эдэлж хэрэглээд дээр нь амьдраад тэр дурддагдж байгаа бүх түүхүүдийг дахин давтан эвэгдэж өрөөгдөх боломжтойгоор амьдарч байгаа. Гэтэл грекчүүд юм биш. Грекчүүд бол газрын дундад тэнгисийн эргээр хөлөг онгоцоос илүүртэн явж энэ тентгүү хот улсууд байгуулсан, өөрсдийнхөө соёлыг түгээсэн, өөрсдийнхөө гэгээрсэн, өөрсдийнхөө амьдралын одоо утга учир аргачлал одоо бүхэл одоо тий юуны судлахын ухаануудыг бүгдийг бүх логик одоо грекүүд гаргаж байгаа шүү дээ тий. Биолог, геолог одоо тий теолог одоо тий ингээд тэд нар чинь ингээд бүх ингээд тэр хүн ер нь юм судалж мэдэх хэвээр хүн ирж хайх хэвээр гэсэн бүх зүйлүүдийг ер нь дэлхий дээр яаж хайх хэвээр ямар байх хэвээр ядаж бид нар шиг хаа гэдэг ингээд бүр дээд хэмжээгийн доод хэмжээгийн тий тэр үед дэлхий дэлхий бүр юм шүү гэдэг ингээд ойлгогдсон тий. Тэр үед л одоо юу гэдгийг янз бүрийн гаригуудыг тэмдэглэсэн одоо юу гэдгийг зөв зурцсан тий. Тийм үндэстэн байсан учраас гэтэл Бурхныг л олоогүй бол ер нь олоогүй л байгаа гэсэн. Тэгэхээр энэ дэлхий дээр бидний хамгийн гол хайлт бол Бурхны хайр инэрлийг хайх баг. Гэхдээ Бурхан холгүй гэдэг үгийг бид нар сурцсан байгаа тий. Тэгээ дээр нэг зүйл бүгдийн эзэн гэдэг үгийг энд хэрэглэхдээ евдээ грек хүмүүсийн бүгдөөрэнгийнх нь эзэн шүү. Эзнийг бид нэр одоо өмчлөхгүй шүү. Харин эзэн биднийг миний хүмүүс гэж дууддаг. Гэхдээ ингээд босод хүмүүсийг ялгуурлаж дуудахгүй шүү дээ. Би хүмүүсээ яаж өрөөдгийг харж, би хүмүүстэйгээ яаж хамт байдгийг хараа гэдэг тийм байдлаар л миний хүмүүс гэж дуудаж байгаа. Тэгэхээр миний хүмүүс та нар бол миний арт түмэн биш. Эднэр бол миний арт түмэн гэж ялгуурлал бол эзэнд бол байхгүй байгаа. Тэгээд түүнийг дуудагч бүхэнд баялаг бэлхнаа гэж хэлсэн. Эзний нэрийг дуудагч бүхэн аврагдана. Эзний нэрийг дуудагч хүн хизээч ичгүүрт орохгүй гэсэн бичвэр бол бичээтэй байгаа. Тэгэхээр нэг зүйл хуучин гэрээний энэ асар өндөр мэдлэгээ хэрэглэн огт уулзаагүй байгаа ромчуудад хандан Паул захиа бичиж явах үедээ тэднийг энэ үгийг хүлээж авч ойлгож уншина гэдгийг мэдчихсэн. Яг л тухайн нийслэл нь Ром байсан. Харин хүнд хаан дэлхий хаанч сэргэн мандаж өгсөн одоо ингээд хөгжиж буурч одоо ингэж бай. Нэг л зүйл. Бурхангүй бол тэр газар тий? Хизээч одоо юу гэдгийг бүрэн байхгүй гэдгийг л бид нар ойлгож авах хэрэгтэй. Тиймээс хэн Паул бол Бурхны агуу байдлын талаар Бурхныг өөрийг нь агуу гэдгийг л хуучин гэрээнээс маш их ромчуудад ярьж гисэн байдаг. Тэгэхээр Бурханд итгэсэн арт түмэн ийм агуу болдог байхгүй гэж арт түмнийхэн тухай бол нэг яриаггүй. Яг гэвэл арт түмэн Бурхны сонгосон арт түмэн хараахан сонгогдоогүй арт түмний хооронд ялгаа бараг байхгүй. Яг гэвэл эзэн бүгдийн эзэн хайр инэрлээ өөрийн нэрийг дуудсан бүхэнд өгөх болно гэдгийг бид санаж байх хэрэгтэй. Aldır шиг бэлхэн дүүрэн таныг олуулсан
баян тансайнуудаа цугтаа би нэрийг тань магтъя. Нэр тань алдар шиг арга мухардан мэдсэн цүдор явж ангад цангад сүрдсэн үедээ би нэрийг тань магтъя. Таны өгсөн ивэл бүрээд таныг магтъя. Харахгүй намайг бүчих үедээ би хэлсэн мөнхийн эзнийнээр алдар шиг мөнхийн эзнийнээр алдар шиг яруу алдарт нэр тань алдар шиг нэр тань алдар шиг бэлхэн дүүрэн таныг олуулсаж баян тансайнуудаа цугтаа би нэрийг тань магтъя. Нэр тань алдар шиг арга мухардан мэлсэн цүлөр явж ангад цангад сүрдсэн үедээ би нэрийг тань магтъя. Таны өгсөн ивэл бүрээд таныг магтъя. Харахгүй намайг бүчих үедээ би хэлсэн мөнхийн эзнийнээр алдар шиг мөнхийн эзнийнээр алдар шиг яруу алдарт нэр тань алдар шиг та өгөөд буцааж авдаа та өгөөд буцааж авдаа гисэж зүрсэт юмээ таныг магтсан хивээ таны өгсөн ивэл бүрээд таныг би магтъя. Харахгүй намайг бүчих үедээ өөртөө би хэлсэн мөнхийн эзнийнээр алдар шиг мөнхийн эзнийнээр алдар шиг яруу алдарт нэр тань алдар шиг мөнхийн эзнийнээр алдар шиг мөнхийн эзнийнээр мөнхийн эзнийнээр алдар шиг яруу алдарт нэр тань алдар шиг та өгөөд буцааж авдаа та өгөөд буцааж авдаа гисэж зүрсэт юмээ таныг магтсан хивээ. Энэ өглөө бид хамтдаа Ром 10:12 Юудэ ба грек хүний хооронд ялгаа байхгүй. Бүгдийн эзэн нэг л бөгөөд түүнийг дуудагч бүгдэд баялаг бэлхнаа гэсэн ишлэлийн дагуу бид хамтдаа суралцлаа. Тэгээд бид л одоо итгэгч биш гэж ялгуурлах үзэл гаргадаг болохоос бурхан хизээч одоо бид нарыг ялгуурлдаггүй гэдэг. Бурхан бүгдэд хайртай. Тэгээ бид бас яг тэр л зүрх сэтгэлээр бусдад хандах ёстой гэдгийг энэ өглөө сануулж өглөө. Тэгээд чуулганы ийм үйлчлэлийн амьдралд явж байхад мэдлэгтэй бурхан тайргүй хүн шиг хэцүү хүн байхгүй. Аригчин гэлжи би яа тэгээ одоо аригчин гэдэг хэлжи одоо бие үнэлэгч одоо нүдэн хийдэг мэдэг ч юм уу тийм хүмүүсийг бол бид нар бол тийм одоо яхаа алдсан хүмүүст харддаг байхгүй. Яг л эзэн хүүхдүүдтэй хайртай эзэн хүүхдүүд янз бүрийн байдлаар бүр ямар хүнийг өөрчилж байгааг харсан зөндөө гэрчлэл бид нарт байгаа. Харин мэдлэгтэй бурхны хайрладаг хүнийг ятгах хэцүү, хайрлах хэцүү. Талхажуулах гэхээр хэцүү. Яагаад тэгэхээр тэд нар ингээд өөрийгөө өмгөөлөх зүйлүүдийг бичээсээр ингээд хилээд идэг байхгүй. Тэгээ нэг зүйл бол маш ойлгомжтой. Өнөөдөр би ингээд чуулган дээр ингээд үг хоолцож байхдаа заримдаа хүмүүст хоолцдог. Таны мэдлэг чинь таны бурхнаас холдуулах юм бол
энэ дэлхий дээр танд туслах хүн ёстой байхгүй. Таны мэдлэг таныг Бурхны ирж хайхад хөтлж байгаа юм бол энэ дэлхий дээр бүх итгэгч хүмүүс танд туслахад бэлэн. Нэг бол та одоо дэлхий дээр одоогоор BSC гээд тоологдоод байгаа 2 тэрбум гаруй хүмүүсийн нэг байж болно. Эсвэл та бүр итгэдэг хүмүүс хоёрын дунд тэ тантай яаж харьцгаа хүмүүс эргэн тойрны хүмүүс мэдхээ байсан. Тийм сонин хүн болох багтал та. Тэгэхээр бид нэг зүйлийг бодъё. Евдээ грек хүний хооронд ялгаа байхгүй. Өвөг дээдсээс сонгогдоод Бурхны замаар явсан, Бурхнаас хууль авсан, онцгойлон өрөөгдсөн, таслагдсан, сонгогдсон тэ ариусгагдсан тэр тийм байлаа гэж насан туршдаа одоо тийм одоо юу гэдгийг олон бурхантай шашнаар амьдэрсэн тэ одоо юу гэдгийг бэлгийн арилцааны ингээд хид хэрэгчлөө мөлөө хүний эрх хэрэгчлөө янз бүрийн юм ярьдаг тэр грекүүд хоёр хооронд ялгаа байхгүй. Хамгийн гол нь бүгд л гимтэй байхгүй. Гимшээд эзний нэрийг дуудаж байгаа бүгд л аврагдах боломжтой байна. Амен. Энийн дүр нийгмийн байр суурь ч гэсэн ялгаагүй байгаа шүү дээ. Нэг ийм зүйл яригддгийг тодорхой санахгүй зүйл аваг нь ярмааргүй л хэдий. Гэхдээ Македоны Александр шүү дээ. Александр хаан, залуу Александр хаан байлдан дагуулдаа эхлээд явж явах үедээ Иерусалим дээр ирсэн байт юм бэл. Тэгээд тэр Иерусалимийн одоо сүмийн гадаа ирэхтэй Морносо боосон гэж бол ярьдаг. Яагаад тэгэхээр нөгөө нэг юу байраад очихгүй. Сүмийн тэргүүн нь ингээд би одоо бичээсээс ингээд бариад очсон юм шүү. Тэгэхээр тэр түүнийг авах гэж Морносо боосон гэж бол ярьдаг. Залуу Александр хаан бол эрдэм мэдлэгийг болон түүхийг ялангуяа бурхантай холбоотой бурхтын түүх гэж яригддаг тийм түүхийг маш сонирхдаг хаан байсан бөгөөд тэр бурхтын гэж хүмүүсийн зохиосон тэр түүхүүдээс илүү жинхэнэ амьд ард түмнээ хайрлаж аварч чаддаг тэр бурхан тэр бурхны одоо сүмийн өмнө нэртэй Морносо боосон тухай сонсоход миний хувьд бол маш их юм хүндэтгэл төрдөг байхгүй. Хамгийн анх өөрийнхөө хэл дээр одоо еврей хэлнээс Библийг одоо орчуулсан үндэстэн бол грекүүд. Тэ? Далайн эрдэнтэн зоглуулж агаад Египтэд орчуулсан байгаа шүү дээ. Тэгэхээр нэг зүйлийг ингэж бодож байгаа. Мэдлэг бол таныг бурхантай яаж харилцах чинь туслах хэрэгтэй шүү. Бас бурхныхаар юмыг яаж ойлгох чинь туслах хэрэгтэй шүү. Мэдлэг таныг те одоо юу гэдгийг бусдаас онцгой гэдгийг ойлгуулах гэж өгөгдсөн зүйл биш. Яагаад гэвэл тэр онцгой биш хүмүүсийн хооронд ялгаа байхгүй. Дууддаггүй, бурхныг дууддаггүй юу гэдэг л ялгаа байгаа. Тэгсэн ч гэсэн энд та оролцоод ах шаардлага байхгүй. Сонсож байгаа нь та биш бурхан юм чинь. Тиймээс өнөөдөр бүгдээр эзнийг дуудъя л та. Дуудахдаа эзнийг дуудахгүй байгаа хайртай хүмүүсийнхээ өмнөөс бас дуудъя л та. Ингээ хамт залбирая. Орчтойрсон цаг бүтээс эзэн танд баярлалаа. Таны хараахан мдээгүй, таныг мэдгүй, хүндлэхгүй байгаа. Таны эсрэг сөрөг янз бүрийн зүйл ярьж байгаа. Тэгтээ бидний хайрладаг. Таны бидэнд өгсөн. Та биднийг өөрөө зөвшөөрч, дунд нь төрүүлж амьдруулсан. Энэ дэлхийн амьдралын замыг, энэ дэлхийн амьдралыг хамт туулж яваа хайртай хүмүүсийнхээ өмнөөс бас таныг дуудан залбирч байна. Та аврахаар яараач. Та туслахаар яараач. Та хүн хэцүү байдлаас аварч өөрийгөө ойлгуулахаар яараач. Та бол мөнхийн эзэн учраас танд цаг хугацаа бол ямар ч одоо нөлөөлөл байхгүй. Харин хүмүүс бид сул дорой учраас бид ч гэсэн өөрсдийнхөө хайртай хүмүүс санаад авч байна. Тэдний амьдрал одоо эргэн тойронд олон хүмүүсийн амьдрал генет дуусж байгаа учраас бидний санаа зовлт их байна. Тиймээс тэднийг минь та авраач. Тэднийг маань биднэрт авраад таны хамтдаа ирэн хайх өөр амьдралаар нэгдэн амьдрах тэр гайхалтай өрөөлийг өгөөч. Есүс Христийн нэрээр хүсэн таны нэрийг дуудан залбирлаа. Амен. Энэ хүрээд манай хөтөлбөр өндөрлөж байна. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ. Хамт байсан сонсогч танд баярлалаа. Маргааш энэ цагтаа эргээд уулзцгаая. Эзэн таныг харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ.